бид нар одоо боловсролынхаа төвшөнд юу хүрэх гээд байгаа гэхээр хүмүүнлэг энэрэнгүй энэ үзлийг бүр багаас нь аль болох суйраас нь өгөхгүй бол маш их хүвээчсэн хүмүүс бие бинийгээ бодохгүй нөгөө гажуудл үүсгэж байгаа нэг юм тогтолцоо байгаа тань л та. Тэгэхээр энийг бид нар нэгдүгээр цэцэх хэрэгтэй. Дээрээс нь нэмээд энэ бол зөвхөн боловсролын салбарын асуудал биш байгаа. Яа тэгэхээр нийгмийн бүх талууд хамтарч энэ асуудал дээр оролцдог. Хэвлэл мэдээллийн салбар хүртэл өөрөө маш өндөр ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр хүүхдүүд зурагт үзээд ямар мэдээлэл авч ийн, эцэг их нь зурагт үзээд одоо сошиалаас ямар мэдээлэл авч ийн, яг тэр хандлагаараа хоорондоо харилцдаг. Хүүхдүүдтэйгээ харилцдаг, биеинтэйгээ харилцдаг. Тэгэхээр эцэгчүүд бол бүр боловсролын хамгийн ихний нэгж. Хоёрдугаар гэх юм бол эрүүл мэндийн асуудал асар чухал байна. Бид нар хичнээн гой том зорилго тавилаа гэд бие эрүүл биш бол хаанч хүрч чадахгүй.